За өнөөдрийн имчилэг дээр дэлхийн бестселлер номууд дундаа бестселлер ном болох Бяцхан унтааж номын талаар ярилцах болно. Бяцхан унтааж ном бол дэлхийд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном. Нэгдүгээрт бол Библи байдаг. Үүний дараа хоёрдугаарт орох хэмжээний маш алдартай ном байгаа. Бяцхан унтааж ном анх 1943 онд хэвлэгдэжсэн ч гэсэн 44 оноос хойш тасралтгүй өндөр борлуулалттай байгаа бөгөөд одоо хүртэл жил бүр дэлхийд дахинд 1-2 сая шинэ уншигчид төрөн бий болсоор байгаа юм бэлээ. Тэгээд дэлхийд бол уран зохиолын салбарт хамгийн өндөр борлуулалттай номын рекордыг эзэмшдэг ийм ном байгаа. За энэ ном маань тэг юугаараа тийм алдартай юм бэ гэхээр өнгөц харахад бол хүүхдийн ном юм шиг хэрнээ маш гүн гүнзгий насан туршидтэй зориулсан философи ном байгаа. Номын гол дүр болох энэ Бяцхан унтааж гээд одоо гаргаас ирсэн хөвгүүн байгаа хгүй. Энэ хөвгүүн юм шаргал үстэй. Энэ хөвгүүний шивээсийг нь хүртэл маш олон хүмүүс дэлхийд хийлэгдэг. Зохиолчийн хувьд бол Франц хүн бичсэн, онгоцны нисгэгч хүн бичсэн, өөрөө онгоцтойгоо бүр дэлхийн дайнд хүртэл оролцож исэн ийм хүний бичсэн ном юм бэлээ. Тэгэд энэ номон дээр нь болвол яг бас нэг нисгэгч хүн Африкийн цөлд явж байгаад онгоц нь осолдоод тэгээд цөлд ганцаараа байсан чинь Бяцхан унтааж өөрөө гаригаас ирсэн Бяцхан унтаажтай тааралдаад юм ярьж байгаа тухай энэ ном маань гарч эхэлдэг байхгүй. Тэг хүмүүс бол уншигчид бол энэ номын зохиолч маань өөрөө тэр номон дотроо яг нисгэгчийнхаа дүрээр өөрийгөө оруулж бичсэн бөгөөд тэр өөрөө тэр 9 цөлд уулзаад байгаа энэ өөр одноос ирсэн Бяцхан унтааж гэдэг нь тэр номын зохиолчийн дотоод хүүхэд нь юм аа. Яг өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ уулзаад дотоод хүүхдтэйгээ ярилцаад өөрийнхөө ухаарсан зүйлсүүдийг энэ ном дээрээ бичсэн гэж таамагладаг. За ингэж таамаглах бас яг хид хид үндслэл байгаа юм билээ. За нэгдүгээрт бол ялцчгүй номон дээр нь гарч байгаа хүний нисгэгч өөрөө ч гэсэн амьдрал дээр нисгэгч учраас тэгэж таамагладаг. За дээрэс нь номын зохиолч бол яг амьдрал дээр өөрөө онгоцтойгоо хид хид удаа осолд орж исэн байлээ. Тэгээд баг хүмүүс үхчлээдээ гэж бодож итэл хэдэн сарын дараа онгоцоо засаад ирж исэн яг амьдрал дээр тийм түүх байгаа юм байлээ. Тэгээ номон дээр нь ч гэсэн яг онгоц нь осолд орсон байхад Бяцхан унтаажтай уулздаг. Тэгээд онгоцоо засаад бас буцаад явдаг байхгүй. Тэгээ ийм учраас бас яг энэ осолд орчихсон байхдаа амьдрал дээрээ өөрөө жинхэнэ энэ дотоод хүүхдтэйгээ осолд орсон ганцаараа тэр цөлд байхдаа дотоод хүүхдтэйгээ уулзсан юм байна гэж таамаглалт юм байлээ. За дээрэс нь номон дээр маань болохоор гарч байгаа нь яг энэ тэр нисгэгч нь бол өөрөө жоохон байхдаа зураг зурсан. Гэтэ тэр зургийг нь хинч ойлгохгүй байсан. Тэгээд насанд хүрсэн хүмүүс бол энэ зураг чинь ямар утгатай юм бэ гэдээ юусоо ойлгохгүй. Дээрэс нь чи зураг зурхийнхаа оронд тоогоо хийгээч, Франц хэлнийхаа хичээлийг хийгээч гэд урам зорхиг нь мохоогоод исэн учраас одоо зураг зурхаа болоод тэр зураг зурх мөрөөдлөө хаяад нисгэгч болсон тухай номынх нь ихэнх хэсэгт гардаг. Тэгээд хүмүүс бол энийг нь тайлбарлахдаа ингээд насанд хүрсэн хүмүүсээс ийм гомдчихсан дотоод хүүхэд нь бол ийм том хүмүүст бол гомдчихсан ийм хүний дүр байна гэж бас таамаглалт юм байлээ. Тэгээд тэр нисгэгч маань ингээд насанд хүрснийхаа дараа бол зураач болох мөрөөдлөө хаяад зураг зураагүй байдаг байхгүй. Тэгсэн чинь энэ Бяцхан унтаажтай тэр одоо Африкийн цөлд тааралцсан чинь Бяцхан унтааж нөгөө унтчихт нь сэрээгээд надад нэг хонь зураад өгөөч гэд гуугаад идэг. Тэгээд гуугаад хаар нь хонь зурж өгдөг байхгүй. Тэнгүүд нөгөө дотоод хүүхэд нь бол бусад хүмүүс зураг зурж яах гэдэг Франц хэлнийхаа хичээлийг хийгээч, математикийнхаа хичээлийг хийгээч, зураг зурж яад юм адын гэд өөрхөн зурсан зургийг ойлгохгүй байснаас болоод зураг зурхын хүслээ дарцсан байтал дотоод хүүхэд нь яг эзгүй тэр цөл талд дотоод хүүхэд нь гарч ирээд өөрх нь хийхийг хүсэж байгаа зүйлийг ингээд хийгээч гэж дотроос нь гуйж байгаа энэ дүр зургийг харуулсан гэж бас хүмүүс таамаглалт юм байлээ. За дээрэс нь хамгийн сүүлийн таамаг нь бол номын төгсгөл хэсэг байгаа. Одоо энэ Бяцхан унтааж маань бол могоод хатгуулаад тэгтээ би нь могоод хатгуулсан гэсэн би нь байхгүй тэр дэлхийгээс ингээд би нь явчихсан байдаг. Тэгээд өөрөө гинт ингээд алга болчихсон байдлаар ном нь дуустдаг байхгүй. Жинхнээс яг номын зохиолч бол өөрөө амьдрал дээр 1943 онд энэ номыг хэвлүүлээд 44 онд бол онгоцоор нисээд тэгээд онгоц нь олдоогүй юм байлээ. Бараг ингээд би нь бол олдоогүй гэсэн үг. Тэгээ бүр 1980-аад онд бол онгоцных нь одоо сүрсэн онгоцыг нь олсон гэдэг. Тэгээд номын зохиолч ч гэсэн яг ном дээрээ гарч байгаа шиг Бяцхан унтааж нь алга болдог. Өөрийнхөө од руу яваад өгдөгтэй адилхан манай номын зохиолч ч гэсэн ингээд өөрийнхөө баг ингээд алга болохыг зөгнөөд энэ дээрээ бичсэн юм шүү гэж бас таамагладаг хүмүүс байдгийн байлээ. За гэхдээ энэ олон таамаг дундаас бол угаасаа энэ номыг та хэдэн настайдаа уншиж байна гэдгээс хамаарат танд өөр мессежүүдийг өгдөг, өөр өнцгүүдийг өгдөг гэдэг. За зарим хүмүүс бол ингээд саяны хэлсэнчлэн номын зохиолч болон энэ номын зохиолчийн дотоод хүүхэд хоорондоо уулзж байгаа тухай гарч ийна гэж таамагладаг бол зарим хүмүүс бол энэ Бяцхан унтааж маань нэг өөрийнхөө гариг дээр нэг би сарнаатай ахгүй. Өөрийнх нь тэр жижигхэн одоо гариг дээр бол ганцхан ширхэг сарнаа байдаг. Тэр ганц ширхэг сарнаа байгаа учраас түр сарнаадаа ингээл өөрийнхөө байгаа бүх зүйлээ зориулна шүү дээ. Тэр сарнаагаа хайрлан, салхинаас хамгаална, услан, арчлан гэл тэр сарнаадаа бүх зүйлээ зориулдаг сарнаадаа хайртай. Харин манай сарнаа бол жоохон их цантай, жоохон онгироо, өөрийгөө айгу би бас сайхан гэж боддог. Тэгэл ингээл
бараг л чи намайг угаасаа л хайрлах ёстой штэ гэсэн хандлагаар ханддаг тийм жоохон онгироо сарнаа байдаг аахгүй. Тэгээ нөгөө бяцхан унтайж маань тэр сарнаадаа маш их хайртай ч гэсэн сарнаа нь жоохон ийм эвгүй хандлага гаргаад заримдаа худлаа яриад ахаар нь урам нь хугараад тэгээд өөрөө өөр газар руу аялахаар явдیں۔ Тэгээд аялаж явж байхдаа аригчин гэдэг гариг дээр очигдог. Тэр гаригууд нь болохоор юм одоо гариг учраас дандаа нэг хүн амьдэрдэг. Тэгээд нэг аригчинтай гариг дээр очдог, нэг нэр алтар хүйсэн гариг дээр очдог, нэг ноёнтой гариг дээр очдог. Тэр ноёнтой гариг нь ч гэсэн ганцхан шиг ноён амьдарч байгаа хэрнээ би бол бүх зүйлийн ноён миний туслах албат ирвүү гээл нөгөө манай бяцхан хунтайжийг харснаа өөрийгөө ноён гэж боддог учраас бяцхан хунтайжиг бол шууд албат гэж хараал. Тэгснэ нэр алдарт дуртай тийм гариг дээр очисон чинь ганцхан амьдарч байгаа миний шүтэн бишрэгч ирж ингээл өөрийгөө алтартай болгохыг хүсдэг учраас шууд бяцхан хунтайжиг бол миний шүтэн бишрэгч гэж харж байгаа. Энэ мэтчлэнгээр ингээд тийм олон гаригуудаар аялаж үзээд энэ олон гаригууд нь дандаа хүний өөр зан чанарыг бас илтгэж байгаа юм билээ. Тэгээд тэр олон гаригууд дээр очсноо хамгийн сүүлд нь 7 дахь гариг дээрээ буюу дэлхий дээр ирээд нөгөө манай онгоцны нисгэгчтэй тааралдаг. Тэгээд дэлхий дээр бол нэг үнэгтэй тааралдаг байхгүй. Тэр үнэг нь бол одоо багшийг илэрхийлж байгаа. Нөгөө шав бэлэн болоход багш бэлэн болно гэсэн үг гэдэг шүү дээ, тий. Тэгээд тэр үнэгтэй тааралдаг. Тэгээд үнэгэндээ өөрхөн сарнааныхаа тухай ярьдаг байхгүй. Манай сарнаа бол ингээд аюу гоё ингээд би сарнаадаа маш их хайртай байсан. Гэтэ манай сарнаа маань жоохон ийм их цантай байсан. Гэхдээ би дэлхий дээр ирээд харсан чинь миний тэр гариг дээр байдаг ганцхан ширхэг сарнаатай маань адилхан өч төчнөө сарнаа биш үү. Тэгэхээр миний тэр ингээд хайрлаад исэн онцгой гэж боддог сарнаа чинь ер нь тийм онцгой биш юм шүү. Энэ дээр байгаа дэлхий дээр байгаа өч төчнөө сарнаатай л адилхан ингээл нэг сарнаа байсан юм шүү гэд боддог. Тэгсэн чинь нөгөө үнэг нь болохоор нөгөөтгөнд чинь хэлж ухаарл хайрладаг байхгүй. Ухаарл хайрлахтаа болохоор тэр сарнаа бол үнэхээр энгийн сарнаа. Гэхдээ тэр сарнаад чи өөрөө сэтгэл зүрх цагаа зориулсан учраас тэр сарнаа чиний хувьд юм утга учиртай байгаамаа. Яг одоо хоёулаа ч гэсэн би бол ингээд мянган дэлхий дээр байдаг үнэгнүүдийн нэг нь. Чи ч гэсэн энэ олон дэлхий дээр байгаа хэдэн тэрбум хүний нэг нь. Гэхдээ чи хоёр хоорондоо харилцаа үүсгээд чи намайг сургаад хоёр биендээ цаг сэтгэлээ зориулаад эхлэх юм бол хоёулаа хорвоо дээр хосгүй юм ганцхан зүйл болох болноо. Ингээд харилцаа бол юм одоо чи өөрөө хэр зүрх сэтгэлээ зориулна тэр хэмжээгээр утга учиртай болдог зүйл юм а. Тэгээд чи өөрөө энэ утга учиртай болгосон зүйлдээ бас хариуцлага үүрж авах ёстой гэд үнэг нь хэлж өгдөг. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай бяцхан хунтайч чинь бодоод үтсэн чинь би нөгөө ингээд сарнаадаа ингээд зүрх сэтгэлээ зориулаад би ингээд хайрлаад исэн ч гэсэн яг хариуцлага гэдэг зүйл бол надад байгаагүй юм биш үү. Ягаад гэвэл сарнаадаа би хайртай. Гэхдээ сарнаа маань жоохон худлаа яриад жоохон надад таалагдахгүй болохоор би орхиод ирсэн штэ. Надад ингээд хариуцлага бол байгаагүй юм биш үү гэдгээ бас ойлгодог. Тэг хүмүүс бас энийг нь харахтаа болохоор хосын харилцааг илэрхийлж байгаа юм байна. Манай сарнаа бол тийм яг төлөвшөөгүй хайр те онгироол байдаг. Нөгөө хүн маань болохоор бас ингээд хайрлаад байгаа ч гэсэн хариуцлага үүрч чадахгүйгээр ингээд орхиод явцдаг ингээд яг одоо хосын харилцааг илэрхийлж байна гэх мэтчлэнгээр маш олон зүйлээр ингээд тайлбарладаг хүмүүс байдаг. Тэгэхээр таас өнөөдрийн бичлэг дээр ингээд одоо гол агуулгуудыг ярихаар сонсож үзээд бас дараа нь энэ номыг уншиж үзэхээр бас та өөрөө ямар нөхцөл байдал дээр байгаа, хэдэн настай байгаа нь бэ гэдгээс шалтгаалаад танд олон мессежийг энэ ном өгөх баха. За нэрээ одоо нэг гоё мэдээ дуулгаад үргэлжлүүлээд бяцхан унтайч номынхоо яг гол агуулгуудыг яг он цагийн дэс дараалтайгаар нь яри. Он цагийн дэс дараалтайгаар нь ярихаар бас танд өгөх мессежүүд нь өөр байна хаа. За гоё мэдээ маань гэх юм бол Toki Mobile-аас 55 бэлэгтэй шинэ жилийн урамшуулал зарсан байгаа юм билээ. Та Toki application руугаа ороод 55-аар ихэлсэн шинэ дугаар авах, за мөн 55 дугаартай найзаа уурах, энэ дугаараараа та дата авах тус бүртээ бэлгийн эзэн болох нэг эрхтэй болох юм билээ. Энэ 7 хоногийн бэлгэн гэх юм бол Instax Mini, Samsung Flip 7, MacBook Air байгаа юм билээ. Тэгээд өнөөдөр буюу 12 сарын 29-ээс 1 сарын 4 хүртэл сүүлийн 7 хоног нь явагдаж байгаа учраас та бүхэн маань идэвхтэй оролцоод гоё бэлгийн эзэн болоорой. За үргэлжлүүлээд бяцхан унтайч номынхон гол агуулгуудыг яриа. Эртээ урьдын цагт нэгэн одоо гариг дээр бяцхан хунтайж амьдардаг байжээ. Тэр одоо гараг нь маш жижигхэн бөгөөд тэрэн дээр 3 галтуул байдаг. 3 галтуул нь ч гэсэн маш жижигхэн бөгөөд бүр нэг сүнсэн галтуулыг маань бяцхан хунтайж нь сандал болгож ашиглах хэмжээний жижигхэн 3 галтуултай. За дээрэс нь бас нэг сарнаатай. Тэр гариг дээр өөр цэцгүүд байдаг ч гэсэн сарнаа бол ганцхан ширхэг байдаг. Тэгээ тэр сарнаа нь бол тэр гаригийг нь маш гоё үнэртүүлж өгдөг. Тэр гаригийг нь гоё чимж өгдөг учраас бяцхан хунтайж маань тэр сарнаадаа маш их хайртай. Сарнаагаа маш гоё усалдаг, салхинаас хамгаалдаг
угаалдаг. Тэр сарнаад бол маш их хайртай байдаг. Харин нөгөө сарнаа маань бол жоохон өөрийнхөө гой сайханд нь бартчихсан, жоохон их зантай, заримдаа худлаа ярьдаг. За юу гэж худлаа ярьдаг вэ гэхээр тэр сарнаа бол бүр үр байхасаа л тэр одоо гариг дээр одоо бяцхан монтаж маань гариг дээр ургасан ч гэсэн миний өмнө нь амьдэрдэг байсан гариг дээр бол одоо салхилдгүй байсан ч гэдэг юм уу, ингэж худлаа жоохон хаяа худлаа ярьцдаг, жоохон юм нэг ихэмсэг бардам сарнаа байдаг. Тэгээ нөгөө сарнаа маань хаяа бяцхан монтаж маань бас жоохон үл хүндэтгдэг учраас хунтайж маань өөр гариг руу ч гэсэн очиж үзье, аялаж үзье гэд нөгөө сарнаагаа орхиод өөрийнхөө тэр бяцхан одоо гаригаа нэг сайхан цэвэрлээд тэгээд өөр гаригуд руу очиж үздэг. За өөр гариг нь гэх юм бол хамгийн түрүүнд очиж үзсэн нэг гариг нь бол нэг ван ноёны амьдэрдэг гариг байдгийг. Тэр ноён нь болохоор тэр бас бяцхан одоо гариг учраас тэр одоо гариг дээр бол тэр ноён ганцаархан амьдэрдэг. Тэгээд тэр ноён нь өөрийгөө ноён гэж боддог учраас манай нөгөө нэг бяцхан хунтайж аялаад ирсэн чинь бяцхан хунтайжийг харангуйтаа ашгүй нэг албат ирлээ. За албат минь юуны учир яах гэж ирв шууд ярмаар гэл тэгдэг. Тэгээд гисэн чинь нөгөө бяцхан хунтайж маань гайхаад та ноён ингээд хаан юм болвол засгалтын болвол та юуг засгалтын бэ? Юуг өдөрддөг юм бэ? Та эн чинь нэг одоо гариг дээрээ та ганцаараа амьдэрдэг юм бэ гэж юуг өдөрддөг юм бэ гэж тэгсэн чинь нөгөө ноён нь би бүх зүйлийг өдөрддөг. Би ингээл дэлхий мэлхий бүгднийг би өдөрддөг гэж хэлдэг. Тэгсэн чинь нөгөө бяцхан унтааж маань хөөх тийм үү, тэгвэл би ингээд нар жаргахыг харах айгүй дуртай штэ. Тэгвэл та надад нар жаргахыг харуулаач, би хармаар байна гэж тэгдэг. Тэгсэн чинь нөгөө ноён чинь баахан ингээл ном ингээд эргүүлдөөж үзчихсэн аа. Орой 6:30-д нар жаргах болно. Би орой 6:30-д нар жаргах гэж би тушаа. Тэр үед чи миний засаглах эрх мэдлийг хараараа гэл тэгтээ. Тэгэл тэгсэн чинь нөгөө бяцхан унтаа чинь би танаас нэг юм асуучих уу гэл тэгсэн чинь нөгөөт чи өөрөө ноён нь би чамааг надаас юм асуу гэж тушааж байна гэл. Нөгөө бяцхан унтааж маань би нэг газар суучих уу гэл тэгэнгүүт би чамааг суу гэж тушааж байна гэл тэгдэг. Тэгээд нөгөө бяцхан унтааж маань энэ том хүмүүс чинь ямар сони юм бэ? Энэ гариг дээр амьдрал маш уйтгартай юм байна гэд өөр гариг руу яваад өг. Тэгээ өөр гариг руу очсон чинь хоёр дахь гариг нь болохоор нэг амар нэр алтарт дуртай нэг юм өндөөр малгайтай нэг хүн бас тэр гариг дээр ганцаараа амьдарч идэг байхгүй. Тэгснээ тэр нэр алтарт дуртай хүн нь манай бяцхан хунтаажийг харснаа миний шүтэн бишрэгч ирлээ гэл. Өөрийгөө юу гэж боддог тэгвэл өрөөл шууд тэрэнд ингээл дөрдөө хувиргаал хараад байгаа байхгүй том хүмүүс нь. Тэгээд миний шүтэн бишрэгч ирлээ гэл тэгтээ. Тэгсэн чинь нөгөө бяцхан унтаач ирснээ хүүе таны малгай чи ингээд ямар сони юм бэ? Ямар гоё малгай вэ гэл тэгсэн чинь энэ ингээд хүмүүс алга ташхад энэ малгайгаа би ингээд авч мэдлэх ёстой юм аа. Чи тэгэхээр нэг алга таштай гэл тэгтээ. Тэгээд бяцхан унтаач алга ташсан чинь нөгөө нь ингээд малгайгаа авч мэдлэл юм амар хүндлэл дуртай. Тэгээ малгайгаа авч мэдлэл тэгсэн чинь нөгөө бяцхан унтааж айгу сонирхолтой санагдал ингээд олон алгаа ташаал байдаг байхгүй. Тэгэл дашиг болгонд нь малгайгаа аваад мэдлээд идэв. Тэгэл сүүлдээ ямар ч ингэж сонирхолгүй юм байна энд байх гэд яваад өгдөг байхгүй. Тэгсэн чинь явсан чинь нөгөө нэр алдарт дурлагч нь чи үлдчихэлдээ миний нэг шүтэн бишрэгчтэй баймаар байна штэ чи үлдчихэлдээ гэсэн чинь бяцхан унтааж маань дэндүү сонирхолгүй байна гэд өөр гариг руу яваад өгдөө. Тэгээ өөр гариг дээр очсон чинь 3 дахь гариг нь болохоор архичны гариг дээр очдог байхгүй. Тэгээд бяцхан унтааж маань тэр архичин дээр очиод та яагаад ингэж архи угаад байгаа юм бэ гэд асуусан чинь тэр нь бас нөгөө өөрхөн гариг дээр ганцаараа л амьдарч байгаа. Тэгээд би яагаад архи удаг вэ гэхээр би өөрийнхөө ичхүүрээсээ зогтохын тулд архиуд юм а гэл тэгдэг. Тэгсэн чинь бяцхан унтаач тэгээ таны тэр ичхүүр чинь юу юм бэ гэл тэгсэн чинь миний ичхүүр бол архи уух маань юм а гэгээд тэгдэг. Тэгэхээр архи угаасаа би ичдэг учраас энэ ичхүүрээсээ зогтохын тулд би архи ууж байна гэд тэгсэн чинь нөгөө бяцхан унтаач маань би ерөөсөө таныг ойлгохгүй юм байна гэд өөр гариг руу яваад өгдөг. Тэгээ өөр гариг руу явж байхдаа энэ хүмүүс чинь ямар сони юм бэ? Насанд хүрсэн юм том хүмүүс чинь томчуул гэж ерөөсөө ойлгомжгүй сони хүмүүс байх юм даа гэл. Тэгээд өөр гариг дээр очсон чинь дараагийнх нь гариг нь болохоор бизнес эрхлэгч гариг байдаг. Тэр бизнес эрхлэгч нь болохоор амар ингээл зүгээр очсон чинь тоо бодоол гэдэг байхгүй. Ерөөсөө бяцхан унтаажийг ирснийг анзаарч сөхөөгүй тоо бодоол гэдэг. Тэгээд нөгөө хүн бяцхан унтааж маань гайхал та юуны талаар юу тоо бодоод байгаа юм бэ? Ямар амар урт тоо хэлээд байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ гэл тэгсэн чинь би энэ од гариг эрхсийг тоолж байна. Би од гариг эрхсийг ингээд тоолоод тэгээд шинэ ингээд хүмүүсийн мэддэггүй од гаригийг би ингээд хамгийн түрүү нээж олох юм бол тэр нь миний од гариг болтгийн. Тэгээ би тэр од гаригаа зарах болон зараад би илүү их баян болох болно гэж тэгдэг. Тэгээ бяцхан унтааж маань тэгээ та зараад баян болоо яах чам гэж од худалдаж авах гэдэг. Од худалдаж авч яах чам гэхээр одоо зарна гэж тэгдэг. Тэгээд нөгөө юу маань тэгээд тэр бизнес эрхлэгч нь өөрөө бас яриан дондор айгүйх би ингээд айгүй хичээнгүй хүн учраас надад тасгал хийх цав байхгүй. Би айгүй хичээнгүй ажилсаг хүн учраас би чамтай ярих цав байхгүй.
би бол ерөөсөө ингээл завгүй хүн, би бол ингээл амар тийм хичээнгүй хүн гэл тэгээд идэг. Тэгээд ерөөсөө хийж байгаа юм нь мөнгө олоод од худалдаж аваад одоо дахиад зарна гэл тэгсэн чинь нөгөө бяцхан унтааж маань бас л би ерөөсөө таныг ингээд ойлгохгүй юм байна, бас айгүй сонирхолгүй юм байна гэд дараагийнхаа ингээд гариглуу очдог. Тэгээ энэ мэтчлэнгээр ингээд өөр гаригууд руу очисораагаад сүүлд нь дэлхий дээр ирдэг байгаа. Тэгээ дэлхий дээр ирэхдээ бол дэлхий чинь нөгөө одоо гаригуудаас нь болов хамаагүй том, тэгээд дотор нь маш олон хүмүүс амьдарч байгаа штэ. Тэгээд нөгөө хүүчин ингээд маш олон хүнтэй гариг дээр ирчлээ гэж бодсон чинь Африкийн элснэсэл очиж байгаа байхгүй. Тэгээ очисон чинь ерөөсөө ямар ч хүн байхгүй. Тэгээд дэлхий дээр чинь маш олон хүн байдаг хэрнээ ягаад хүн байхгүй байгаа юм болоо, айгүй уйдж байна гэл дэлхий дээр ирчээл явж исэн чинь нэг могоотой дэлхий дээр ирээд могоотой хамгийн түрүүнд таард. Тэгсэн чинь нөгөө могоотой ингээд ярилцаад би юм өөр одноос ирсэн гэл ярилцсан чинь могоо нь хэлэхтэй болохоор чи хизээ нэгэн цагт ингээд буцаад нөгөө өөрийнхөө од руу очимоор болох юм бол надад хэлээрээ би чамааг очуулах юм хурдан очуулах надад шидэт арга байгаа шүү гэд тэгээд яваад өгдөө. Тэгээ явж байгаад нөгөө онгоцны нисгэгчтэй тааралдаг. Тэгээ онгоцны нисгэгчд бас өөрийнхөө амьдралыг ярьж мараад тэгээ цаашаа дахиж явж байгаад баахан цэцэгтэй тааралдаг хгүй. Тэгсэн чинь тэр цэцэгнүүд нь болохоор нөгөө өөрийнх нь гариг дээр ганцхан шиг сарнаа байдаг штэ. Тэрнтэй адилхан өч төчнөө сарнаа байгааг хартыг. Тэснэ гинт ингээд шоконд ороод манай гариг дээр байдаг тэр ганц сарнааг би өстой ховор нандин ингээд хизээж дахин давтагдчихгүй цор ганц гэж бодож исэн чинь ийм олон түүнтэй маань адилхан цэцэг байж штэ. Хэрвээ тэр миний сарнаа энэ олон өөртөө адилхан цэцгүүдийг харсан бол баг худлаа өвдөж мөвдөөд анхаарал хүсээд зөндөө юм болох байсан да. Эсвэл намайг айлгаад бүр өвхөж ч мэдэх байсан да гэх. Тэгэхээр нөгөө сарнаа болвол ийм жоохон төлөвшөөгүй хайрыг бас илэрхийлээд байгаа хгүй. Өөрөө анхаарлыг хүсээд хайр халамжийг хүсгээр худлаа ханиад хүрсэн болж жүжиглдэг ч юм уу, ийм анхаарал хүсдэг байдаг. Тэгээд нөгөө бяцхан унтааж маань тэр олон сарнааг харснаа хүүе ингээд бодоод ивэл манай тэр сарнаа ерөөсөө онцгой биш юм биш үү гэж бодоод ингээд жоохон гимшиж бимшээд ингээд гайхшаад шоконд ороод тэгээд түүнийхээ дараа цэцгүүдээ харчаад дараа нь цаашаа явж байгаад нэг үнэгтэй тааралдтiin. За энэ үнэг бол айгу энэ номын чухал дүр байгаа. Тэгээд үнэг бол баг ер нь бол тэгээд нэг шав бэлэн болоход багш бэлэн болдог гэхчээр үнэг бол түүнд ингээд бяцхан унтаажд юмсыг ойлгуулж өгөхийн төлөө гарч иж байгаа юм багшийн дүр ахгүй. Тэгээ үнэг нь үнэгтэй ингээд ярьж байгаа нөгөөд чигээд өөрийнхөө амьдралыг яриад надад ийм гоё сарнаа байсан. Тэгээд тэр сарнааг бол би ингээд үнэхээр цор ганц гэж бодсон чинь ийм олон сарнаа байхад чинь тэр сарнаа ер нь ийм цор ганц биш юм шүү гэж тэгсэн чинь нөгөө үнийг нь хэлэхдээ үнэхээр чиний сарнаа бол цор ганц биш ээ. Энд байгаа өч төчнөө сарнаатай яг л адилхан. Тэгэхээр энэ бас нөгөө нэг зарим хүмүүс бол энийг хайрыг ингэж одоо илэрхийлж ингэж ярьдаг. Юу вэ гэхээр одоо бид нэр ингээд хүнд анх дурлахаараа тэр хүний ууланд бидний дурлсан хүн ч гэсэн яг л бусд хүнтэй адилхан ингээл нэг эгэл жирийн хүн штэ тий. Тэгтэл нөгөө нэг анхны харцаар хүн дурлахаараа тэр хүн нь хорвоод хосгүй дахин давтагдчихгүй юм шиг байдаг. Тэгтэл тэр анхны хайрынх нь анх дурлсан тэр гоё мэдрэмж нь ингээд унтраад эхлэхээр бусад хүнтэй л яг адилхан болоо сул тал нь харагдаад эхэлдэг штэ. Тэрийг бас ингэж бэлэгдэж өгөөдөж харуулсан гэдгийм байлээ. Яагаад тэр нөгөө залуу бяцхан унтааж маань бол миний цэцэг цор ганц гэж боддог байсан чинь өөр зөндөө олон ямыг хараад эхэлсэн чинь ерөөсөө цор ганц биш юм шүү гэд ингээд нөгөө анхных нь нүдний шилтэй хайр нэгэд нүдний шил нэгэд бууж байгаа тэрийг бас ингээд илэрхийлж байгаа гэж юм лээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө үнэг нь тайлбарлахтаа болохоор үнэхээр тэр бол цор ганц биш. Яг л адилхан бос цэцэгтэй адилхан. Гэхдээ юун тэрийг ингээд цор ганц болгож байна гэхээр чи өөрөө тэрэнд зүрх сэтгэл цаг хугацаагаа зориулсан учраас тэр чиний хувьд утга учиртай болж байгаа маа. Тэгэд энэ бол баг л ингээд амьдралын гоё утга учир гэд үнэг нь тайлбарлаж өгч байгаа хгүй. Тэгээд тэр үнэг нь бол би ч гэсэн яг адилхан. Энэ дэлхий дээр байгаа мянган үнгийн нэг л үнэг. Чи ч гэсэн мянган хүний нэг л хүн. Гэхдээ чи хоёр биендээ цаг зориулаад чи бүр намайг сургаад хоёлаа ингээд гоё харилцаа үүсгэх юм бол хоёлаа хоёр биендийнхаа хувьд маш утга учиртай болох болно. Бүр хэр утга учиртай болох вэ гэхээр үнэг бол би ингээд тариа мараа иддэггүй учраас энэ гоё алтан шаргал тарианаар бол надад ямар ч утга илэрхийлдэггүй. Тэгтэл чи ингээд гоё шаргал үстэй учраас чи хоёр гоё харилцаа үүсгээд хоёр биендээ утга учиртай болох юм бол тэр зүгээр шаргал тариануудыг харсан ч гэсэн би миний бяцхан хунтаажтай адилхан өнгийн үстэй юм байна штэ гэд тэрийг харсан ч гэсэн надад гоё баяр хөөр өгдөг болох болно. Ийм л учраас ингээд гоё утга учиртай үн цэнтэй юм харилцаа үүсгэх юм бол бүх зүйл гоё ингээд тэр бүх зүйлээс баяр баясгалыг мэдрэх боломжтой болтгоо гэд тайлбарлаад өгдөг. Тэгээ тайлбарлаж өгөхдөө чиний сарнай бол үнэхээр цор ганц биш ээ. Гэхдээ тэрэнд чи зүрх сэтгэлээ зориулсан учраас тэр чиний хувьд утга учиртай болж байгаа маа. Тэгээд бас нэг чухал зүйл нь чи өөрөө
юуг сургаж гин, юуг өөрийн болгож ингэж утга учир өгж гин, тэр зүйлдээ бас хариуцлага хүлээх ёстой байдаг гэж тэгдэг. Тэгээд тэгсэн чинь нөгөө бяцхан унтааж маань би тэр цэцгэндээ бол ингээд хайраа зориулсан. Тэр цэцэг бол миний хувьд утга учиртай болсон. Бит хоёр ингээд харилцаа үүсгэсэн юм байна. Гэхдээ миний хийгээгүй зүйл бол ингээд нөгөө хариуцлага дутсан юм байна гэдгийг ойлгодог. Тэгэнгүүтээ нөгөө бяцхан унтаа чинь өөрийнхөө гариглуугаа буцаж яваад нөгөө сарнаагаа арчлаад сарнаатайгаа хамт байх хэрэгтэй байна. Би тэрний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Тэгэд би ингээд явлаа гэдгсэн чинь нөгөө үнийг нь хэлдэг байхгүй юу? Чи ингээ явах гэж байгаа мó? Чи бит хоёр бол ингээ гоё харилцаа үүсгэж учраас би чамааг ингээ санандаа гэд үнийг нь ингээ гунигэлдэг. Тэгээд тэгсэн чинь нөгөө бяцхан унтаач чинь юу вэ? Би чамд ингээд анханасаа л ингээд хоёлын ер нь харилцаа ингээд үүсгэхэд хэрэггүй гэж хэлсэн штэ. Би энэ гаргийнх биш, би явна гэдгийг чамд хэлсэн штэ. Тэгтэл чи одоо намайг явах болохоор ингээд хэцүү байна гэж болохгүй штэ гэж тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө үнийг чинь басад ингээд салахын талаар зааж өгөхийн тулд тэгсэн юм шиг байгаа. Тэгээ үнийг нь үгээ чи ингээд явдгаараа яв зөв. Гэхдээ чи явна гэдэг чинь ингээд харилцаа дуусч байгаа гэсэн үг шээ. Чи явна гэд явж байгаа ч гэсэн чи надад үлдээсэн, би болгосон тэр утга учрууд чинь бүгдээрээ үлдчихэж байгаа. Чи явсны дараа ч гэсэн би алтан шаргал тариан талбайг харахтаа ч гэсэн чиний үсийг бодох болно. Чиний хөлийн чимээтэй адилхан чимээ сонсохдоо хүртэл би чамааг дурсаж санах болно. Тэр утга учрууд надад үлдэх болно. Утга учир тэр үн цэнтэй зүйл чинь ингээд биеэр биетээр заавал уулзчиж оршин тогтнодгүй зүйл юм а гэдгийг ингээд тайлбарлаж өгдөг. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүү чинь бас ингээд гоё ухаарлыг аваад тэгээд нөгөө онгоцны нисгэгчтэйгээ уулзаад хэлдэг байхгүй би одоо ингээд өөрийнхөө од руу явлаа. Тэгээ од руугаа яаж явах вэ гэхээр могоо надад ингээд намайг явуулах хурдан арга байгаа гэсэн хэрэг нөгөө хатгаад өхүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд хэлсэн чинь нөгөө онгоцны нисгэгч нь болохгүй тэгж болохгүй. Яагаад гэвэл онгоцны нисгэгчийн хувьд бол могоод хатгуулаад бяцхан унтааж маань өхөн гэсэн үг учраас чи тэгж болохгүй гэж зөндөө хоригдсан ч гэсэн нөгөө бяцхан унтааж нь бас дахиад нөгөө онгоцны нисгэгчтэй тайлбарлаж өгөхдөө би явсан ч гэсэн чи бит хоёрын харилцаа үлдэх болно. Чи надад өгсөн утга учир чинь үлдэх болно. Би чамд үлдээсэн утга учир ч гэсэн үлдэх болно. Жишээ нь би өөрийнхөө од руугаа явхад тэр од чиний хувьд утга учиртай болж эхлэх болно. Чи шүний одыг хараад тэр одод чамд ямар ч утга илэрхийлдэггүй байсан бол одоо бол чи шүний одыг харахтаа манай бяцхан унтааж тэн дээр байгаадаа гэж бодоод харах учраас тэр чамд утга учиртай байх болно. Энэ утга учир чамд хоёуланд нь ингээд үлдчихэж байгаа учраас биеэрээ ингээд хоёлаа саллаа гэд ямар ч асуудал бишээ гэд бас тайлбарлаж өгдөг. Тэгээд нөгөө бяцхан унтааж маань могоо дээр очиод ингээд үхэлтэй үхэж байгаа мó та ер нь бол одоо яг үхэж байгаа ч гэсэн энэ номыг бас ингээд тайлбарладаг таамагладаг хүмүүс бол үхэл бишээ тэр бол шилжилт байсан. Шилжилт буюу шинэ эхлэлийг бэлэгдэж байгаа гэж бас тайлбарладаг. Ер нь бол яг номон дээр гарч байгаа агуулга бол тэр могоод хатгуулаад тэгээд орой хатгуулдаг, шөнө хатгуулдаг байхгүй. Тэгээд өглөө болоход бол бяцхан унтаажийн биеийн ногт тэр эсэн зүйл байхгүй болсон байдیں۔ Тэгээд нөгөө нисгэгч маань бяцхан унтааж яваад өгсөн. Тэгээд нисгэгч бол өөрийнхөө онгоцыг засаад тэгээд буцаад явдаг байхгүй. Тэгээд буцаад явсан ч гэсэн хинт ч нөгөө бяцхан унтаажтай уулцсан гэдгээ ярьдаггүй юм. Ягаад гэвэл ярьсан ч насанд хүрсэн хүмүүс бол хизээч итгэхгүй учраас ярьдаггүй. Тэгээд ярьдаггүй ч гэсэн дандаа нөгөө нэг бяцхан унтааж хаан талаар ингээд төсөөлөд одны талаа од руу харахтаа болохоор манай бяцхан унтааж нөгөө сарнаа дээр очсон сарнаагаа хайрлаад сарнааныхаа өмнө яг хариуцлага хүлээгээд айгүй гой байгаадаа гэж бодохоор тэнгэрийн бүх одууд өөрлөө ингээд мишээж байгаа юм шиг харагддаг. Заримдаа яна бяцхан унтааж очиж чадаагүй байхдаа ч юм уу очсон чинь нөгөө юуг нь тэр сарнаа нь өгцөн байх үү гэж гунигтай юм бодохгүй тэнгэрийн бүх одууд өөрлөө хараад уйлж байгаа юм шиг санагдаж манагддаг. Тэгээд нисгэгч маань номынхон төгсгөлд болохоор үнэхээр тэр бяцхан унтааж маань юу хийж байгаа болоо бяцхан унтааж сарнаа хоёрын харилцаа ямар байгаа болоо гэдгийг бодох нь бол үнэхээр чухал зүйл. Үн цэнтэй зүйл байтал насанд хүрсэн том хүмүүс хизээч энэний үн цэнтэй гэдгийг нь ойлгохгүй байх таа гэд ном маань ингээд дуустдаг байгаа. Тэгээд энэ номын хамгийн алдартай ишлэлээр өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Энэ нь болохоор үнэгний хэлсэн үг байгаа. Хүмүүс энэ үннийг мартчихсан юм аа. Чи үүнийг умартаж болохгүй. Чи сургасан юмныхаа төлөө ямагт хариуцлага хүлээх болно. Зүгээр хайрлах биш, хайр гэдэг бол золиослож өөрийгөө зориулж цаг хугацаа тэр хичээл зүтгэлээ зориулна. Гэхдээ тэр зориулсан зүйлдээ чи өөрөө хариуцлага хүлээх ёстой шүү гэдгийг мартаж болохгүй гэсэн байна.